Украин Оросын дайнд төр зүртээ мартцгаая. Дараагийн дайн ярьцгаая. Хаана үсэх магадaltaй юм бэ гэх юм бол Арабд үсэх магадaltaй. Яагаад үсэх магадaltaй юм бэ гэх юм бол энэ чартнаас харж болно. Дональд Трамп өнгөрсөн жилээс сонгогдсноос хойш, эрх барьснаас хойш юу болсон бэ гэвэл нефтний үн ханш тогтвортой унсан. Хаа хүртэл унсан бэ гэх юм бол одоо дөнгөж сая 58 доллар хүртэл унсан. Жишээлбэл Сауди Араб төсвийн алдагдлгүй байхын тулд нефтний үн ханш шидтэй байх ёстой бэ гэх юм бол ойролцоо 90 доллартай байх ёстой. Путинийн дайныг үргэлжлүүлээ санхүүжүүлэхийн тулд нефтний үн ханш 60-70 доллар хавцаа байх ёстой. За тэр ханшнаас доогоор унсан байгаа. Ягаад ийм урт хугацаанд тогтвортой унаад байгаа юм бэ? Ягаад эдгээр ерөөхдөө нефтний үн ханшийг өсгөж чадахгүй байгаа юм бэ? Ягаад ирээдүйдээ энэ Араб хаваар дахиад дараагийн дайн гарах магадaltaй юм бэ гэх юм бол нефтний орлогоос төсвийн орлого нь шалтгаалдаг. Төсвийн орлогоос нь улс төрийн тогтвортой байдал нь шалтгаалдаг. Төсвийн орлогоос ард түмний хангамж, халамж, цалин орлого хамаардаг. За тэгээ энэ бүх улсууд ерөөхдөө өнгөрсөн 2 жилийн хугацаанд төсвийн алдагтай байсан. Одоо улам хүндэрч байгаа. Тэгээ юу хийгээд эхэлдэг юм бэ гэх юм бол хажуудлын хөршлөө дайраад эхэлдэг. За эдгээр юу хэлдэг юм бэ гэх юм бол уучлаарай. Бид нар газраас 20-30 долларын өртөгтэй нефтийг гаргадаг. Зах зээл дээр 60 доллараар зарж байгаа тийм бараг 50% бохир ашигтай ажиллах ёстой байгаа хэрнээ бид нар та тийм мөнгөийг идэж ууж байгаа. Баган тансаглалыг санхүүжүүлж байгаа гэж юусоо хэлэхгүй байхгүй юу? Жишээлбэл Сауди Арабт, United Arab Emirates, Qatar, Kuwait, Iraqт тийм юм юусоо ярьдаг байхгүй юу? Цаагаараа тийм манай та мэдж байгаа 5 толгоо Эрдэнэт том уурхаанаас хэн ерөөхдөө паразитлж иддэг юм бэ гэх юм бол ус төрч. Монголд чинь за Арабын тэр хоёр бүр аимшигтай. Тэгээд тэд нар бүсээ чангалахгүй. Алдаа хилүүч ихдэг юм бэ гэх юм бол нэгдүгээрт тэгээ өөрийнхөө ард түмлүү чихгүй яагаад гэх юм бол бослог гараад ирэх юм бол тэд нар алуулаад хөөгдөнө. Тэгээ илүү буруугаа чихдэг юм бэ гэх юм бол хөршлөгөө буруугаа чихдэг. Тэгээ тэрнээс болж дайн эхэлдэг. За тэгээ яагаад энэ нефтний үн ханш мөт босч ирэхгүй юм бэ гэх юм бол энэ зурагнаас харж болно. За энэ юу юм бэ гэх юм бол offshore oil drilling олборлтын арал. Юу олборлт юм бэ гэх юм бол нефт олборлж байгаа. За тэгээ энэ зурган дээр нэг тодорхой нэг хэсэг байгаа. Ирээдүйн унал дайныг шалтгаалах юм. Тэр нь яг юу юм бэ гэх юм бол энэ жижигхэн гал. За энэ гал юу гэсэн үг юм бэ гэх юм бол ганцхан нефтэнд олборлогдохгүй байгаа. Юу нэмээд олборлж байгаа юм бэ гэх юм бол хажуугаар нь газ гарч байгаа. За тэгээ 10 жилийн өмнө хүртэл нефтнийхаа хажуугаар гарч байгаа газ нь лайтай, ядаргаатай, аюултай хэрэггүй байсан. Тэгээ юу байсан бэ гэх юм бол зүгээр шатаачдаг байсан. За жишээлбэл тийм энэ бол Сириад нефтний олборлдог талбай дээр эдгээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол газраасаа гарч байгаа тэр хийгийг, газыг хэрэггүй болохоор зөөх хэцүү болохоор хадгалт хийхин тулд дэндүү их дэд бүтцэл өрөнгөлт хийхээр болохоор за тэгээ 5 жилийн өмнө хүртэл энэ газны өртөг дэндүү бага байсан болохоор энийг олборлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах, зөөх дэндүү өртөгтэй байсан болохоор зүгээр шатаачдаг байсан. За гэхдээ Америкчууд нэг хөвсгөл гаргасан. Хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Permian Basin-аас одоо Texas, California, New Mexico мужид байгаа том одоо геотектоникийн одоо геофизикийн талбай. Тэнд юу байгаа юм бэ гэвэл маш их хэмжээний нефт байсан. Одоо нефтний агуулмж нь жоохон буураад гэхдээ юу маш ихээр байгаа юм бэ гэх юм бол газ маш ихээр байгаа. За тэгээ Америкчууд иймэрхүү технологи одоо хөгжүүлээд энд юу олборлогдож байгаа юм бэ гэх юм бол мэдээж жоохон нефт олборлож байгаа. За гэхдээ хамгийн ихээр юу гарч байгаа юм бэ гэх юм бол газ гарч байгаа. Тэгээ газыг одоо шатаахгүйгээр саунд дотор хадгалж байгаа өндөр даралтай. За тэгээ машинууд ирээд энийг аваа явчихдаг болцсон. За дараагийн хөгжил юу байсан бэ гэх юм бол Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол тээвэрлэлийн дэд бүтц хөгжүүлсэн. За та ингэ харж байгаа юм бол энэ од нь юу юм бэ гэх юм бол natural gas hub байгалийн хийгийн олборлог, тээвэрлдэг, маркетинг хийдэг, борлуулдаг цэгүүд. За тэгээ та юу харж байна гэх юм бол нөгөө Permian Basin. Тэгээ эдгээр юу юм бэ гэх юм бол хийн хоолой. Монголоор дамжиж баригдаж байгаа хийн хоолой Америкаар дүүрэн. За хэр их байгаа юм бэ гэх юм бол эндээс харж болно. За газ буюу нефтний тээвэрлтийн хоолой. За та харж байгаа юм бол Texas, Dallas-ийн иргэн тойрон, Houston-ийн иргэн тойрон
Тэ Gulf of America-гийн эргэн тойр нь юу байгаа юм бэ гэх юм бол газ олборлох, тээрлэх, хадгалах, шингэн болгох төвөн баригдсан байгаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idrotsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Энээс олж юу болж байгаа юм бэ гэх юм бол та харж байна уу? 2012 оноос ахуулаад 2025 оны эхний хэсэг хүртэл Америкийн Permian Basin-аас гарч байгаа байгалийн хий. 2012 онд зүгээр жилийн 2 сая 3 сая куб байсан бол одоо хэд болсон бэ гэх юм бол 20 сая метр куб газ эндээс олборлогдож байгаа. Тэгээ нефтнээс хямдхан. Нефтнээс тээвэрлэх арай бүтээмжтэй ягаад гэх юм шингэлж болно, өндөр зардал дотор оруулж болно, ийм том савн дотор хадгалж болно. Тэгээд нефт ашиглаж байгаа хэвээрээ, дизель ашиглаж байгаа хэвээрээ, керосин ашиглаж байгаа хэвээрээ гэхдээ сүүлийн үед тий цахилгаан станц, тээвэрлдэг автомашин, ачааны машин, далайн хөлөг онгоц гэх мэтчлэн халаалтын систем, пар, эрчим хүчний ерөөдөө дэд бүц ерөөдөө хаашаа шилжиж байгаа юм бэ гэх юм бол энэ LNG liquefied natural gas шингэн болгосон байгалийн хий. За тэгээд энэ нийлүүлэлт дэлхийд даяар өсөж байгаа болохоор одоо нефттэй өрсөлдөд эхэлж байгаа. Нефтийг орлож эхэлж байгаа. Тийм учраас бид нар юу харж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ байгалийн хий маш ихээр нийлүүлэлт нь нэмэгдэж байгаа болохоор одоо нефттэй өрсөлдөд эхэлж байгаа. За тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд би зүгээр хэд хэдэн хэвлэл мэдээллийн скриншот таад үзүүлье заяа. OPEC+. OPEC юу юм бэ гэх юм бол Organization of Petroleum Exporting Countries. Юу юм бэ гэх юм бол зүгээр маш олон нефт олборлдог, зардаг орнууд бүлгэлээд зах зээлийн нийлүүлэлтийг хязгаарлаад энүүгээрээ дамжуулаад тий нефтний үн ханшийг барьдаг байхгүй өндөр барьдаг. Төсөөлөө үзчих заяа. Монголдо Petrovis, MT, Шунхлаа гэх мэт шин компаниуд 4-5-ла бүлгэлээд за бид нар 95, 92-ийн бензин ийм үнэтэй хоорондоо зарна шүү. Энээсээ доогуур байхгүй. Тэгээ юу хийж ийна гэх юм бол хиймлээрээ өндөр тогтоод ашигынхаа маржнаа хамгаалж байгаа гэсэн үг. Хууль бус. Тэ Монголд бол хууль бус. Хоёр ийм бензин зардаг компани бүлэг үүссэн баригдах юм бол алуулна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр энэ OPEC буюу OPEC+ орнууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол яг энэ бүлгийг хийж байгаа. Тэгээд эдгээр юу гэдэг юм бэ гэх юм бол хоорондоо ярилцаад тэ жишээлбэл энэ өнгөрсөн жилийн 12 сард тэ эдгээр юу хийсэн бэ гэх юм бол нефтнийхээ олборлтыг бууруулсан. За нефтнийхээ олборлыг бууруулна гэдэг чинь дэлхий рүү нийлүүлж байгаа нефт нь багасаад энүүгээрээ дамжуулаад нефтний үн ханш жишээлбэл өссөн. За та харж байгаа юм бол хизээ шийдвэр байсан бэ гэх юм бол 12 сард шийдвэр байсан. За 12-ын шийдвэрээс болж юу болсон бэ гэх юм бол нефтний үн ханш 68 доллароос 70 доллар л өссөн. За бүгдээрээ ерөөхдөө ашгаа нэмж чадсан. За дараагийн тий жишээлбэл энд тий 23 оны 11 сард ерөөхдөө эдгээр хуралдаад тий олборлолтоо багасгана. За тий энд OPEC+ delays oil output hike until April. Энэ жилийн 4 сар хүртэл тий OPEC-ийн орнууд нийлүүлэлтээ нэмэхгүй. 2026 он хүртэл дахиад ерөөхдөө нийлүүлэлтээ багасж байгаа. Дахиад юу гэж үзсэн бэ гэх юм бол тий нефтний үн ханшийг дээшлүүлэх гэж оролцсон. Гэхдээ дөнгөж сая энэ OPEC-ийн бүлэг хоорондоо ярьж байгаа хэлцлүүд нь бүтгэ байсан. Тэгээ магадгүй ирэх жил энэ жил OPEC бүр байхгүй болчих магадгүй. За OPEC бүр байхгүй болчих юм бол тухайн орнууд бүгдээрээ ингээд нефтээ нийлүүлээд эхэлнэ. Тэгээ магадгүй нефтний үн ханш 50, 40 долларын хүртэл унах магадaltaй. Хажуугаар нь Donald Trump, Америк, тэ Орос, Канада, Аргентин энэ орнууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ газаа олборлоод нийлүүлээд байгаа. Юу болох юм бэ гэх юм бол эх 2-3 жилийн хугацаанд ерөөхдөө эрчим хүчтэй холбоотой тэ дизель, нефт, газ бүгдний үн ханш нь нэгдүгээр тогтвортой. Тэгээд нефтний үн ханш ерөөхдөө бүр буугарах
магадлал маш өндөртэй. За тэгээ өдөр хата эзэн нэгэн цагт газ нефть дуусах юм шүү. Үгүй юм байна. За Америкчууд 1 сая баррел нефть олборлохдоо энэ бол олон жилийн өмнө. Тэгээ Америкт юу байсан бэ гэх юм бол 10 тэрбум баррел нефтний одоо нөөц байсан байна. За олборлолт нэмэх тусам Америк улсын нөөц нь нэмэгдсэн. Юу болж байгаа юм бэ гэх юм бол те илүү ашиг хийхин тулд, илүү нефть зарахын тулд илүү их хайгуулга хийж байгаа. За тэгээд 1970, 80, 90-ад онд ашиглаж исэн нефть, газ олборлдог технологи одоо хуучирсан. Одоо шал өөр технологиг ашиглаж байгаа. Эрдэнэт уурхаа анх ашиглалтанд орохдоо 30-40 жил үйл ажиллагаа явуулна. Тэрний дараа зэсийн нөөц нь дуусчин тэгээ уурхаага хаана гэсэн төлөвлөгөөтэй байсан бол өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Дахиад 30-40 жил ажиллахаар төлөвлөгөө бэлтгэсэн байна. Яагаад гэх юм бол технологи сайжирсан. За 2009 онд оюу толгойн ашиглалтад хамтран ажиллах хөрөнгө оолтын гэрээ зурагдаад тэгээ эзэний цагт нь оюу толгойн зэс мэсэн дуусна гэж илээ. За тэгээд магадгүй 50-60 онд оюу толгойн анхны нөөц нь дууссан байх үедээ энэ уурхаа маань өргөжлүүлэл ажиллах байхаа. Яагаад вэ гэх юм бол технологи сайжирч байгаа учраас. За тэгээд Дональд Трамп юу хэлж байгаа юм бэ гэх юм бол drill baby drill олборлий тээвэрлий зари одоо Европт юу хийж байгаа юм бэ гэх юм бол за та нар манайхтай худалдааны тэнцлийн алдагтай байна. Манай Америкийг сорж байгаа юм байна. Тэ? За энэ худалдааны тэнцлээ тэнцүү болохын тулд та нар биднээс нефть, газ худалдаж байгаа. Тэгээд Дональд Трамп юу хийж байгаа юм бэ гэх юм бол илүү их олборлож байгаа, илүү их хайгуулгын лиценз өгж байгаа, илүү их хөрөнгө оолт хаашаа өгж байгаа юм бэ гэх юм бол энэ тээвэр хадгалалт, борлуулалтын тийм бүх дэд бүтцлөө хөрөнгө оолт хийгээд энэ Permian Basin-аас гарч байгаа Америкаас гарч байгаа нефть, газны объем нэмэгдэнэ. За хэн сайн? Биднэрт сайн. Яагаад вэ гэх юм бол манай Монгол улс зис нүрс гэх мэтчлэн олборлохдоо хамгийн том өртөг байдаг юм бэ гэх юм бол тэр эрчим хүч. Бид нар тэнд юу ашиглаж байгаа юм бэ гэх юм маш их хэмжээний бензин, дизель гэх мэтчлэн ашиглаж байгаа. Тэгээ удахгүй магадгүй заяа. Тэ. Би яг нарийн технологийн яг сайн мэдэхгүй байна. Магадгүй удахгүй экскаваторууд байна шүү дээ. Энэ бохир. Тэ. Айгу дизель айгу бохир шатдаг шүү дээ. Тэ. Гэхдээ та нар дизелийн галтоогоо гэсэн юм байхгүй бүгдээр угаартж өгөн. Гэхдээ газны пилетийг хүн болгон ашиглаж байгаа. Тэ? Яг гэх юм бол газ маш цэвэрхэн. За тэгээ энэ шинэ хөвсгөл болж байгаа. Энэ газны хөвсгөл тэ биднэрт бас юу гэж байгаа юм бэ гэх юм бол илүү цэвэрхэн тэ эрчим хүч. Тэгээ магадгүй машинууд энүүгээр ажиллаж магадгүй. За тэгээ газны пилетийг угаасаа тэгээд Орос Хятадыг холбосон газны хоолооноос бид нар бас газ аваад эхлэх юм бол энэ утааны асуудал бас шийдэгдэж магадгүй. Гэхдээ монголчуудад биднэрт сайн Хинд муу юм бэ гэх юм бол эднэр Венесуэла, тэ Сауди Араб, Катар, Иран эдний эдийн засаг тэр чигтээ юун дээр тулгуур нь яг юу юм бэ гэх юм бол тэр чигтээ нефть. За тэгээ нефтний үн хааш унаад ирэх юм бол эднэр хоорондоо алцаад эхэлнэ. За тэгээд ер нь бол бэлэн байгаарай. Удахгүй энэ заваа юм болох байхаа эхэлнэ баттай.